За сайн байцгаана уу? Бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. 5 дахь удаагийн бичлэгээрээ уулзаж байна. За өнөөдөр бүгдээрээ сахарын донтолтын тухай ярилцгаая гэсэн байгаа. За өнөөдрийн сэдв маань сахар гэдэг өвчлөл маань ерөөсөө дэлхийн нийтийн хүн амын маш түгээмэл тархмал юм орчин үед гарч ирээд байгаа ийм өвчин болж хувирчаад байна. За мөн сахараар өвдсөн хүмүүс Монголд бол бас маш их байна. За энэ Европт, Америкт бол бүр маш их байна. За тэгээд энэ сахарын өвчлөл, сахарын шижин гэдэг өвчин хаанаас ямар шалтгаанаар үүсээд байна вэ гэдэг бол ойлгомжтой сахар. Тэгээд энэ сахар гэдэг зүйлийг хүний бие боловсруулахдаа инсулин нойр булчирхаанаас инсулин ялгарч боловсруулдаг байж байгаа. Тэгтэл энэ сахарын шижин гэдэг бол нойр булчирхаа инсулин ингээд бүр хит их ингэж ялгаруулсаар байгаа сүулдэ ингээд ажиллаж чадахгүй хэмжээнд хүрээд тэгээд ингээд огт инсулин ялгарч чадахгүй ингээд хэмжээнд хүрчиж байгааг бол тэр сахарын шижний өндөр төвшин гэж байна. Тэгтэл тэр хүртлээ бас ингээд хид хідэн шат дарааллууд байдаг энэ сахарын шижин. Тэгтэл сахарын шижин гэж мэдэгдэж эмчдэр тодорхойлогдоогүй байсан ч гэсэндээ далд хэлбэрээр сахарын донтолт бол энэ өвчлөлийн суур аль хэзээ бидний ингээд бие дээр тавигдаад явж идэг. Энэ бол цуснаас шинжилгээ аваад төдийлөн бас тийм амар яг сахарын шижин шиг мэдэгдэхгүй. Тэгтээ аль хэзээ донтолт хэлбэрээр бол ингээд үе шатууд нь ингээд нуугдмал хэлбэрээр ингээд бидний дотоод эрхтэн дээр ингээд явагдчихэдэг. Тэгээд дотоод эрхтэн дээр явагдаж байгаа нуугдмал сахарын донтолтыг яаж урьдчилан таних мэдэх вэ гэдэг бол өөрөө маш чухал байгаа. Тэгээ энэ үед нь хэрвээ бид нар таниад мэдчих юм бол бид нар өөрсдийнхөө дадал зуршлыг сольсноороо сахарын шижин өвчнөөс бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой. Тэгээ бүх хичнээн сахарын шижинтэй байсан ч гэсэндээ энийг хоолоороо дэмнээд ингээд тэр шат ингэж ахиулахгүйгээр бас ингээд бага төвшөнд нь бариад авах ч бас боломжтой. Өшөө бүр ингээд төвшөнгөө бууруулах ч боломжтой. Тэгэхээр хамгийн гол нь энэ сахарын донтолт явагдаад байгаагаа таних хэрэгтэй. Тэгэхээр сахарын донтолт гэдэг бол маш аюултай зүйл. Яа тэгэхээр альва нэг өөр бусад бодис донтолтуудад бол дор хаяж бас насны хязгаар заасан байдаг. За жишээ нь архины донтолттой хүмүүс бол архины донтолттой хүүхэд гэж байхгүй шүү дээ. Яагаад тэгэхээр дэлхийн нийтэд бас энэ чинь хуулиараа насанд хүрсэн хүн энэ архи хэрглэж болно гэж заасан байдаг. Тамхины донтолттой хүүхэд гэж бас төдийлөн байхгүй. Яагаад тэгэхээр тамхи худалдаалж байгаа цэгүүд бас ингээд бага насны хүүхдэд зарахгүй бас юм ёс суртахуун байна. Хууль тогтоолнч бас байна. Зарим улс орнуудад бүр огт тамхи заардаггүй. Тэгтэл энэ сахар гэдэг зүйл бол хаас айгу зарагддаг. Автобусны буудлын болгон дээр зарагддаг, онгоцны буудлын болгон дээр зарагддаг, дэлхийд даяар дэлгүүр болгонд зарагддаг ийм болчихсон. Энэнд ямар нэгэн насны хязгаар байхгүй, ямар нэгэн шалгалт байхгүй, ямар нэгэн татвар байхгүй. Тийм учраас сахарын донтолттой хүүхдүүд ерөөсөө маш их. Тэгээд сахарын донтолттой энэ хүүхдүүд чинь том болоод нас биед хүрээд ингээд эрхийн цагт тэр донтолт нь сахарын шижин болоод ингээд 1 2 3 4 гэдэг ингээд ахиа явчихдаг. Тэгээд тэр 40 50 хүрээгүй байж итэл ингээд эхнээсээ эргэтэн системүүд нь доголдоод янз бүрийн хүндрэлүүд ингээд үүсэж эхэлдэг. Тэгэхээр энэ бүхний суурь чинь энэ хүүхэд наснд идээд байгаа энэ сахарны донтолтоос эхэлж идэг байх нь шүү дээ. Хаасайгүй ингээд зарагдаж байгаа энэ чинээс эхэлж байгаа. Тэгэд энэ сахарын донтолт гэдэг зүйлийг бид нар ерөөсөө анхаарал өгөхгүй байжгаад ингээд хүндрүүлсэн хойно арга хэмжээ авахаар маш хэцүү, маш их юм тариа, мөнгө, санхүү болдог. Тэр болгон бас арга хэмжээ авч чадахгүй ч
нөхцөлд хүрдэг. Тиймээс бид нар энэ цаахрын доотлолт эхэлж байгаа энэ ихэнх үед нь таньж мэдэж зогсоож авах нь одоо маш чухал байгаа. Дэлхийн нийтийн асуудал болчиход байна. За одоо зөвхөн миний асуудал биш тийм ээ. Тэгэд энэ хүн болгоны ингээ хувьд одоо бас чухал асуудал учраас ингээд бичлгүүдээ би ингээ хийж байгаа. За тиймээс одоо сахарын донтолттой хүн болвол заавал тарган бүдүүн ийм эсвэл одоо настай одоо ахмад хүн байх албагүй. Хэдэн ч насны бүр сахарын донтолт болвол удам дамждаг гэж байгаа. Тэ? Сахарын донтолт таны эхийн гидсэндээ байхдаа эхийн сахар идээд ингээд тэр сахарын донтолттой тэгээд тэр удмын мэдээллийг тэр генийг ингээд аваад хүүхэд төрж байгаа. Тэгээд чихрийн шижим гэдэг бол удамшдаг өвчин гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ бидний эцэг их хамаатан садан дунд чихрийн шижинтэй хүн байгаа бол бид нар илүү 2 дахин өөрсдийнхөө сахарын донтолтод анхаарах хэрэгтэй. Яагаад тэгэхээр бидний гений мэдээлэл дотор энэ эд висн дотор чинь бүр тэр сахарын донтолт ингээд удам дамжаад ирсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг бид нар урьдчилан сэргийлэхийн тулд маш их мэдлэг мэдээлэл тэгээд тэр даатал зуршил хэрэгтэй. Нэгэн удаагийн нэгэн өдөр одоо дэглэн бариад эсвэл нэг сар дэглэн бариад эсвэл нэг 7 хоног ингээд яваад тэгээд болчдөг юм ерөөсөө биш. Бид нар энийг ингээд насан туршдаа таньж мэдэж өөрийнхөө идэж ууж байгаа хоолыг анхаарч ингэж явж ажилланаа. За тэгээд энэ сахарын донтолттой гэдгийг мэдэхэд бол хамгийн ихний шинж тэмдгүүд бол за та өөрийнхөө ууж байгаа цай жишээ нь хар цай уухад хар цай амтгүй санагдаад заавал нэг чихэр утгаад ууч нэг йота хийчмээр санагдаад байна уу. За энэ бол сахарын хамааралтай хүмүүс бол ингэдэг. За нэг кофе уучи. Тэр нэг хар кофе уухаар гашуун санагдаад заавал нэг юм гоё крем одоо юу гэдэг сахар гоё амттай тийм кофе уух гэдэг байна уу. За энэ бол сахарын донтолттой хүмүүс бас ингээд байдаг. За бас шоколад тийм ээ. Им хар шоколад бол бас антиоксидантаар баялаг магнезиум өндөртэй хүний биед хэрэгтэй гэж байгаа юм л та. Тэгтэл тэр хар шоколадыг идмээргүй санагдаад тэр гашуун байна гэд. Заавал тэр нэг гоё юм элдвийн юм одоо тэр дупам те ингээ юм дотор нь ингээ хийцэн чихэр мэхэр ингээ гутах үзэмтэй тесэрдэг милка зэлка одоо юу байдий. Заавал тэрийг идэх гээд байна уу. Тэгэхээр тэр чинь ард нь дахиад нөгөө сахараа нэхэд дээ штэ. Сахарын донтолт. За тэгээд заавал ингээд нэг кола ууж ээж, заавал нэг юм чихэр идэж ээж, заавал нэг бариантай талах идэж ээж ч юм уу яа тийм. Эсвэл одоо заавал нэг юм гоё амтлагч те хоолндоо ингээ зүгээр ногоотой хуурах игээд идчих гэхээр нэг л нэг тийм дургу. Тэрний орон заавал нэг кетчуптэй шарсан төмс. Тэ? Фаст фуд гэж аа штэ. Тэрийг идэхээр л гоё санагдаад байна уу те. Тэр чи ард нь юу яваад байна? Сахар амт оруулагч тэр химийн бодисонд донтцсон байгаа байхгүй юу? Сахарын донтцсон байна. Тэгэхээр ийм өөрийнхөө ингээд энэ байдлыг ингээд ажиглах юм бол хэрвээ та ингээд байгаа бол сахарын донтолтын хэлбэрүүд явж гинэ гэсэн үг. За дээрэс нь заавал ингээд сахар идэхгүй бол ингээд ядраад байгаа. Ингээд цонхигоод, унжигаад тэ? Энэ бол бас сахарын донтолтын хам шинж. За мөн туранхай мөртлөө гитсэн ингээд жоохон пүндгэр, цөдгөр гар үе мөч гуй моён ингээд юм туранхай те. Тэгсэн мөртлөө ингээд нэг гизээрээ нэг юм жоохон юм өөхлөлттэй. Энэ бол бас сахар, инсулин төдийлөн сайн ажиллаж чадахгүй байгаагийн илрэл. Ингээд тэгээ бэлхүүс гизээрээ нэлээ юм зузаараад байх юм бол дотоод хэлбэрийн одоо судасны хааны сахарын өөхлөлтүүд бас явцсан байдаг. Тэгээд нэг бол эсрэгээрээ маш туранхай. Ерөөсөө юм туранхай мөртлөө дотор өөх өндөртэй. Судасны хан нь ингээд өөхөлчдөг. Илэг өөхөлчдөг. Зүрх өөхөлчдөг. Тэгсэн мөртлөө гадна талд нь юм өөх байхгүй. Буулан гицэнд нь өөх байхгүй мөртлөө
дотор талын эрхтнүүд нь ингээд дотроо өөхөлцөн явж идэг. Энийг бол одоо энэ эмнэлгийн байгууллагууд дээр судасны хааны өөх дотор өөх гэдэг ингээд та нар үздэг аппаратууд байдгийн да үзүүлж болно. Тэгээ энэ дотор өөхөлт өндөртэй байх юм бол та хичнээн туранхай хичнээн одоо гоё жингээ хасаад нь ерөөсөө нэмэргүй. Энэ дотор өөх гэдэг зүйл бол дасгал хөдөлгөөн тэр фитнес кардио хөлс мөлсөөр ерөөсөө гадагшилдаггүй. Энэ дотор өөх гэдэг юм чинь маш урт хугацааны зөв дадал зуршлаар арилдаг. Энэ зөв дадал зуршлыг бид нар өөртөө суулгаж ийж. Энэ нь зөвхөн хөдөлгөөн биш. Одоо гүнзгий амьсгал авах хэрэгтэй. Тэгээд энэ сахарыг маш тодорхой хасаж чадсан байж иж бидний дотор өөхөлтийг буулгадаг. За тэгээд энэ сахарын донтолтой өөр одоо шинж тэмдгүүд бол мартамхай болох. Тарих ингээд нэг тийм сайн илүү одоо математикийн хичээл гэдэг ч юм уу те ингээд жоохон толгой оюунаа ашиглах гэхлээр ингээд нойр хүрээд байдаг. Ингээд унтамхай хараад байдаг. Тэгээд ингээд утасны дугаар муугаар чэйжилж чадахгүй ингээд мартчихдаг. Ийм болчдөг. Тэгэхээр энэ бол сахарын донтолтын нэг хэлбэрүүд байна гэсэн үг. За тэгэхээр ийм хэрвээ тань дээр ийм шинж тэмдгүүд илэрж байгаа бол та сахарын донтолттой байна гэсэн үг. Тэгэхээр сахарын хэрэглээгээ багасгах хэрэгтэй юм байна. Сахарын донтолтой. Тэгэд донтолттой хүмүүс бол багасгах гэдэг бол үнэндээ үлгэр байдаг. Яагаад гэхлээр одоо би миний туршлага байхгүй юу? Би бол сахарын одоо донтолттой. Тэгээд би ингээд сахараа багасгах гэж зөндөө үтсэн. Маш олон аргуудыг хэрэгжилж үтсэн. Тэгэл тэр нэг юм shake make уугаал тэ Herbalife Map явсан. Би ч одоо тэгэл MV одоо өөр юу гэдیں фитнесийн уурга муурга элдвийн юм хэрэгэлсэн. Гол нь тэр нэг сахарын донтолтыг тэр нэг идээд байгаа юмыг нь л ингээд солиод байгаа болохоос биш яг тэр донтолт нь арилаад байгаа зүйл бол юусоо биш. Тэр наан нь идж байгаа зүйлээ та ингээд солилоо гэд тэр зүйл чинь байхгүй л болчих юм бол буцаа шууд сахар руугаа орно. Тэгээ шууд дэлб. Эсвэл шууд эрүүл мэндээрээ хохирно. Тэгэхээр гол нь бид нар тэр цаана байгаа тэр донтолттой ажилд сурах хэрэгтэй. Тэгээ тэр донтолттой ажилд сурахад бол энэ идээд байгаа зүйлээ мэдээ солих нь үр нөлөөтэй боловч яг урт хугацааны жинхэнэ тэр донтолтыг язаараар нь арилгадаг зүйл бол ерөөсөө биш байгаа. Тэр донтолтын ард тэр язаарт нь юу байна вэ гэхээр бидний сэтгэл зүй. Хүн альваа ингээд сэтгэл зүйгээрээ ингээд нэг тийм дутуугийн мэдрэмжтэй, дутуугийн комплекстэй тэ нэг юм ганцаардсан, шархалсан, гомдсон одоо юу гэдгийг цөхөрсөн, бусдыг буруутгасан, өс хонзон сансан, атаархсан ингээд энэ ийм сэтгэлүүд биднэрт ингээд зүрхэн дээр ингээд биеийн дотор ингээд сэтгэлд ингээд байгаад тахлаар тэр таагүй хэцүү энэ муу муухай эвгүй мэдрэмжүүдээ бид нар мэдрэхийг хүсэхгүй учраас ингээд тэр донтолт янз бүрийн донтолтод автдаг. Тэгэхээр энэ гол шалтгаан нь бидний сэтгэл зүй дээр байгаа юм байна. Сэтгэлтэйгээ ажиллах хэрэгтэй юм байна. Тэр сэтгэл дээрээс тэр нэг дутуугийн мэдрэмжээ таниад ухамсарлаад энийг ингэж тавьж явуулаад юу яах хэрэгтэй. Уучлах хэрвээ хин нэгэнд гомдсон бол тэр хүнийг уучил. Хэрвээ хин нэгний гомдоосон бол бусдаас уучлахгүй. Өөрийнхөө миний буруу бол буруугаа хүлээн зөвшөөрөө гэд ингээ өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөөд уучлахгүйгээд хэрвээ хин нэг намайг гомдоосон бол за өөрийнхөө төлөө тэр хүнийг уучил. Тэг бусдын ямар үйлдэл гаргахыг бид нар удирдах чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүн ирж уучлалтгүйсэн ч бай, гуугаагүй ч бай. За ингээ сайн сайхны хүсийг ингээ тэр хүний ингээ тэр гомдлыг сэтгэлдээ авч үлдэхгүйгээр ингээ тавиад явуулчих. Хин нэгэнд атаархаад байгаа бол юу яа?
Энэ хүн ямар сайхан юм бэ? Тэ? Яаж ийм сайхан болсон юм бэ? Эннээс нь харин суралцъя гэдэг ингээд суралц. Хин нэгний үзэн ядаад байгаа бол энэ хүн чинь ч гэсэндээ бас одоо зовж байгаа шүү дээ. Бас л нэг амьдрах гал одоо аргаа ядаал явж байгаа бахтаа гэд ингээд өршөөчих. Ингээд ирэхээр бидний сэтгэл тэр нэг юм хүнд, хэцүү, хоосон, шарах одоо юу байдیں те дутуугийн тэр нэг мэдрэмжүүд чинь ингээд тайвшраад, амирлаад, идгээд эхэлдэг. Ингээд сэтгэл идгээд тайвшраад ирэхээр хүн ийм ханамжтай, хангалуун, аз жаргалтай. Сэтгэл ийм аз жаргалтай, тайван болоод эхэлдэг. Сэтгэл аз жаргалтай, тайван болоод эхлэхээр хүн ямарваа нэгэн зүйлд заавал ингээл идэл эсвэл архитаар суугаал заавал нэг тамхи татаал ингээд ах шаардлагагүй болчтой юм байл та. Угаасаа би жаргалтай байгаа юм чинь заавал би одоо тийм хортой зүйлүүдийг энэ би рүүгээ миний би ямар хогийн сав биш үү тийм ээ. Би рүүгээ ингэж хор элдв хог бүр өөрөө мөнгөөрөө худалдан аван байж ингэж хийж явах ямар хэрэг байна. Тэрнтэй тэрэнгүү би ингээ сайхан жаргалтай байна штт. Сэтгэл эдгэрээд эхлэхээр хүн ийм болдго юм байна л та. Тэгэхээр миний хувьд бол одоо энэ сэтгэлээ эдгэхийн тулд одоо сүүлийн 2 жил дээр бол маш их ажиллаж байгаа, суралцаж байгаа. Тэгээд мөн бясалгал хийж байгаа. Тэгээд та нар маань ч бас суралцаарай, бясалгал хийгээрэй, тэ? Энэ бурхны шашны гүн ухааны энэ бурхны шашны гүн ухааны ойлголтууд бол надад энэ өөрийнхөө сэтгэлийг ойлгоход маш их тусалж байгаа. Тэгэхээр бид нар энэ сэтгэлээ ойлгоод ингээд сэтгэлээ эдгээгээд эхлэх юм бол энэ дараагийн энэ донтолтууд, энэ махан биеийн өвчлүүд бол аяанда эдгээд амирлаад ирдэг юм байна. Тэгэхээр энэ өнөөдрийн биний одоо энэ сахарын донтолт гэдэг байгаа энэ зүйл бол яг явж бидний сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Тэгэхээр сэтгэл зүгээ эдгээхээс гадна одоо энэ ам руугаа орж байгаа хоол хүнсээ бид нар бас зөв сонгоод хэрэглээ сурчих юм бол бид нар энэ өвчнөд өртөхгүй байх бүрэн боломжтой. Бас өртсөн байсан ч гэсэндээ өшөө муутахгүй байх те. Өшөө сайжрах, эрүүл мэндээ сайжруулах юм бүрэн боломжтой юм шүү. Тэгэхээр бүгдд нь бас те өөрийнхөө эрүүл мэнд, өөрийнхөө сэтгэл зүг эдгээгээрээ одоо өөрийгөө хайрлаарай гэж хэлмээрэн. За тэгээд бичлэгийг маань үзсэнд баярлалаа. Баяртай.